Хуримтлалыг эрт эхлэн хүчирхэгжиж баяжих хамгийн хялбар шалгарсан арга хичээл дугаар 3. Өөрийнхөө баялагийг өөрөө бүтээе. За, таны өнөөдрийн амрыг ирье. Та бид өнөөдөр бүгдээрээ хөрөнгө баялагын хаалганы төвжигээ хэрхэн нээх ба баялагийг өсгөн үржүүлж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх тухай аргачлал хичээлийн 3 дахь цуврал 5-таа морилно. Өмнөх видеон дээр бид санхүүгийн төсөвлөлтөө хийх нь таны санхүүг хянах хүчирхэг хэрэгсэл болох тухай ярилцсан. Өнөөдөр бид яагаад хуримтлалыг эрт үүсгэж эхлэх нь баялагийг бүтээхэд хийж болох хамгийн хүчтэй шийдвэрүүдийн нэг болохыг судалцгаая. Хуримтлалын эд шидийг нээх өнөөдрийн жижиг алхмууд бол маргааш танд хэрхэн том шагнал авчрахыг хамтдаа урьдчилан харцгаая. 1. Мөнгөний хүүгийн нийлмэл үр дүнгийн гайхамшигт эд шидийг авч үзье. За, мөнгө таны төлөө ажилдаг гэдэг ухаалаг үгийг та хаа нэгтээ сонсож байсан уу? Энэ бол мөнгийг хүүлэх, мөнгөний нийлмэл, хүүгийн хүү, түүний хүүгийн хүү гэдэг нь маш энгийн бөгөөд гайхамшигт хүчирхэг хүч юм. Энэ нь хэрхэн ажилдаг вэ гэдгийг тодруулцгаая. Үүнд эхлээд та мөнгө хэмнэж чадвал та мөнгөө хүүлж чадна гэсэн маш ухаалаг үрээг та ухад сайтар бодох юм л та. Дараа нь тэрхүү төсөөлөн тооцсон сонирхолч нь мөнгөний хүүгээ олох тооцоо цаг хугацааны үйл явц. Энэ нь та эхлээд цасаар бөмбөг хийхдээ адилхан зөвлөх нөлөөг та бодолдоо төсөөлөл бий болгох. За, үүнийг бүгдээрээ дотор нь задлаад тодруулсан жишээнүүд авч үзье. Та 25 наснасаа эхлэн сард $100 хуримтлуулна гэж төсөөлөөд үздэй. Хэрэв таны мөнгө жилд дунджаар 7% өсөх юм бол 65 нас хүрэхэд та $240,000 гаруй доллартай болно. Гэхдээ та хуримтлалаа дараа эхлэнгээд хойшлуулж байгаад хуримтлалаа эхлэхдээ 35 наснасаа эхэллээ гэж бодъё. Тэгвэл та сард $100 хэмнээд түүнийгээ сар бүр хуримтлуулж 65 нас өнгөрөхөд ердөө $120,000 хадгаламж бүрдүүлсэн байх болно. Энэ бол эрт хэмнэхгүйгээр 10 жилээр хойшлуулсны алдагдал ба зардалтаа зарцуулчихсан бөгөөд таны мөнгө хуримтлуулж эхэлсэн цаг хугацаанд багаснаас таны мөнгөний хэмжээ арай бага өссөн байх жишээтэй. За, яг одоо жаахан зардлын тухай жишээ авцгаая. Та яг одоо бодоод үз. Хэрэв та өдөрт ердөө $3 кофе авч уудаг бол таны кофений үнэ сард $90 болж байна. Тэгвэл та тэр өдөрт уудаг нэг аяг кофе уухыг зогсоох шийдвэрээр тэр бахан мөнгөө хэмнвэл таны мөнгөний нийлмэл хүн 40 гаруй жилийн хугацаанд $270,000 хүртэл өсөх боломжтой.